За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлж Дамгаатай хамт яриагаараа анатомийн эмгэг судлаач, эмч хангаах ухааны магистр Өлзий орших эмчтэйгээ ярилцах гээд ирсэн байна. За миний урилгыг хүлээж авсан Өлзий орших найзтай маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд ярилцж байгаад баяртай байна. Баярлалаа. За хоёулангийн хамгийн эхлээд ярилцах одоо асуулт эхлэх яриа бол ер нь энэ анатомийн эмгэг судлаач эмч гэж яг ямар эмчийг хэлдэг юм бэ? Яг энэ ярианаас хоёлаа яриагаа эхлэе. За тэгээ. Анатомийн эмгэг судлал бол нөгөө ангаах ухааны орчин үеийн ангаах ухааны суур шинжлэх ухааны нэг. Тэгээд нөгөө юу гэдэг чтэй бүтэц судлал гэсэн үг юм. Одоо дөрвөн онцлогоо бол бүтэц судлал тийм ээ. Тэрнтэй адилхан бүтэц судлал. Гэхдээ бүтэцийн төвшин нь бүтэцийг судалж байгаа төвшин нь судалж байгаа аргууд нь юу вэ гэдгээс хамаарат олон янзын шинжилгээний аргуудаар судалдаг. Одоо хамгийн энгийн бид эдийн мэдэх нь бол автопси буюу задлан шинжилгээ. Тийм. За дараа нь макро шинжилгээ. Тэрний дараа эдийн төвшөнд, эсийн төвшөнд тэгээд одоо өвшөнгөл жижигрүүлээд байх юм бол ультраструктур буюу нэм бичлэгт нөгөө электрон микроскоп тий. Электрон микроскопоор нөгөө нэг эсийн доторх оршихуунуудын судлах юм те. Тэр төвшөнд хүртэл ингээд бүтцийн өөрчлөлтийг нь одоо өвчин болгоно өөр хоорондоо одоо өвчний онлоор одоо жишээлбэл юмжтэй. Жишээлбэл биш. Өвчний онлоор бол өвчин болго өөрсдийн үүсгэгчтэй, шалтгаантай, эмгэг замтай, эмнэлэг зүйтэй ингээл лабораторийн өөрчлөлт, санчлагын өөрчлөлт, эмчилгээ хүртэл өөр те. Урьдчилан сэргийлэх хүртэл өөр, прогноз хүртэл өөр. Тэрнтэй адилхан өвчин болго өөр хоорондоо өөр юм болбол эд эстэй гарч байгаа бүтцийн өөрчлөлт нь өөр байхгүй. Тэгэхээр тэр бүтцийн өөрчлөлт нь хоорондоо өөр юм болбол тэр өөрийг нь амьд ахуйд нь онцлоод тэрнийг нь ашиглаад гарсан бүтцийн өөрчлөлтийг нь илрүүлж гарч ирсэн нөгөө өвчнийг онцлох гэдэг юм. Өөр хооронд олон өвчнийг ялгах гад тэрэнд хэрэгжилж байгаа салбар баггүй ер нь бол. Тэгээд дотроо ингээл шүүхийн буюу нөгөө цагтан сэргийлэх хуулийн байгууллагатай холбоотой ангаах ухааны асуудлыг шийддгийг нь шүүхийн шинжилгээний алба гэж тусна гэж салгачаал эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойнуудыг нь анатомийн эмгэг судлал гэдэг салбарт. Тэгэхээр тэрнийг одоо бүхэлд нь бүгдээрээ ингээд комор нь хийдэг юм л да ер нь анатомийн эмгэг. Тий. Одоо би бол ерөөсөө эмгэг судлаач эмч гэхээр чинь л ерөөсөө л шүүх эмчилгээний эмч шиг л нэг ерөнхий ойлголттой яваад байдаг. Гэтэл чинь ямар эн чинь зөвхөн нэг л чиглэл нь болохоос биш цаана ямар нарийн бэ гэдг нь бол одоо саяны ярианаас бол яг ингээд гарч ирж штэ тийм ээ. Тий, тэгэлгүй яах вэ? Шүүх яг Монгол бол сая 33 онд анх энэ тусламж үйлчилгээ нэвтэрсэн. Нэгдүгээр эмнэлэг одоо улсын төв эмнэлэг гэдэг ганц эмнэлэг байгаа шүү дээ. Улаанбаатарт. Тэр эмнэлгийн харьяа Оросууд л мэдээж эмгэг судлалын шинжилгээг хийж эхэлсэн одоо хүний мохор олгооны хагалгаа ч юм уу ороод тэр мохор олгоог шууд хайчихгүй хүн шиг 1933 оноос. Одоо сая 90 тийм байна. Одоо 2033 онд чинь 100 жил. Тий, 100 жил болох гэдэг тий. Сая 90 хэдэн жилийнхаа тэмдэглэж байгаа. Тийм албаны хувьд алба буюу яг байгууллага биш. Тэгэхээр маш их одоо анх бас манай Монголд суурьсан л ангаах ухааны салбар шинжлэх ухааны нэг болж гарч ирсэн. Яг мөн. Гэхдээ ер нь дандаа арын албанд байдаг. Дандаа арын албанд байдаг одоо өвчтөнтэй шууд өвчлөгчтэй шууд харьцдаггүй. Эмчнэрийн одоо хэрэгцээг хангасан онц төгөлтөөр ингээд үйлчлэгээгээ үзүүлж ирсэн учраас өнөө хүртэл ерөнхийдөө Монгол бас нэг төдийлэн хүмүүс нэг сайн өөр хооронд нь ялгаж яаж чадахгүй байгаа. Шалтгаан бол ер нь бүр анх бол нөгөө Жанжин Сүхбаатар 25 онд нас хорлогдоод ч үлээ уушны хатгаж насарлаа гэж нэмж байгаа шүү дээ. Тэгэнгუთ Монголд одоо анх удаа хүний Европ ангаахын шинжилгээгээр задлан шинжилгээ хийсэн. Жанжин Сүхбаатарын зохицол дээр хийсэн гэж байгаа байхгүй. Тэгээд хийсэн хүн нь тэр Португал материал хойшоол яваад гисэн. Энд байлаач ойлгох хүн байхгүй. Тийм тухайн үед л тий. Тэгэл одоо анх сая нэгдүгээр эмнэлэг маань сая
25 он 100 жилийнхаа ойг хийлээ шүү дээ. Монголд Европ ангаах ухааны эмнэлэг байгуулагдсан 100 жил. Ингээл тэрнээс хойш тэр эмнэлэг төв эмнэлгээс ингээл бүгд салбарлал бүх салбар шинжилгээ ухаанууд ингээд салж хөгжлөө шүү дээ, тийм ээ. А тэгэхэд 33 онд л манаас яасан 2 3 Орос мэрэгчлэлтэнгүүд ирж ажилласан. Тэгэл дараа нь анх 40 эд оноос монголчууд өөрснөө ангаахын сургууль нэгээл ингээл өөрснөө төгсөгч боллоо. Одоо ингээл хөгжөөл явж байгаа. Тийм салбар. Тэгээд яг найс нь бол нөгөө юуг л өөрийнхөө салбарыг жоохон сурталчлах талаар л ярмаар байна. Ягаад вэ гэвэл манай салбар чинь нөгөө төдийлөн нэг эмчнэрт биш ард иргэдэд нэг тийм ойлголт нь бол бүдэг. Одоо Монгол жишээлбэл яг ажиллаа хийж байгаа миний бодлоор 55 л эмч байгаа. Одоо яг эмгэг судлаач эмч бол том эмч судлаач эмч. Тэгэхээр улсын хэмжээ 55 гэдэг чинь өөрөө айгүй цөөхөн тоос шүү дээ, тийм ээ. Цөөхөн байлгүй. Аймагуудад нэг байгаа. 21 аймгийн 21-ийг хасахаар 33 4 үлдэж шүү дээ. Дархан 2 Эрдэнэт 2 гэт тэгээд за интермед эмнэлэг нэг 4 батлаг эмчтэй, сонготой эмнэлэг 2 батлаг эмчтэй. Ингээл үлдсэн нь том эмнэлгүүдтэй тараад ячдаг тийм ээ. Тэгэхээр за оршоо. Одоо ингээд эмгэг судлаач эмчгээд түрүү хоёлаа ярианы ихэнд ч гэсэн ярьж байсан ингээд ер нь бол ингээд ажил нь даалд байдаг учраас ажлынх нь үр дүн ч гэсэн ингээд даалд гараад ашиг тусаан болвол ингээд яг ингээд хөшгөний ард үзүүлж байгаа юм шиг л явдаг юм юу тийм ээ. Тэгэхээр эмгэг судлаач эмч хүний ер нь одоо ингээд энэ мэрэгжлийг эзэмсэн үний бахархал, омогшох, баяртай тэр гоё үеуд нь одоо яг ямар одоо үеүүдэд байдгийг. Яста сайхан асуулт. Юу вэ гэвэл эмгэг судлаач эмчээр бол зүгээр дурын нэг дуртай хүн бол бас хийчихгүй. Сонгоод тийм ээ. Маш их дуртай байж хий. Ер нь бол гайгүй патологи эмч болохын тулд нэлээд хэдэн жил зүтгэн. Эхний хэдэн жил бол маш сайн олон тохиолдолд задлан шинжилгээ хийн. Эмнэлзийн одоо мундаг эмчнэр профессорууд багш эмчнэр байгаа шүү дээ. Хаа газрын эмнэлгийн. Тэр хүмүүсээс маш их юм суралцсан. Тэгээд 7 хоног болгон хуралцсан, мэдээлэл хийн, танилцуулах хийн. Тэгээд ерөнхийдөө цаг хугацаа хөдий чинээ явна. Төдий чинээ одоо туршлага нэмэгдэж байгаатай адилхан нэг харааны ойгоо улам хөгжүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ харааны ойгоо хөгжүүлээд дээрэс нь өөрийнхөө мэдлэгээ бас сайжруулад ингээд яваад байхаар төдий чинээ зузаарад байна гэсэн. Тэгээд тэр зузаарсан тохиолдолд бол хөрөх боломж нь бол илүү болж байгаа. Юу хамгийн сайхан бэ гэвэл одоо мэслийн эмч өвдөж орж исэн хүн нь идэгчээд ингээд тонгоож исэн тэнийгээд тэгээд баярлалаа эмчээ ингээд гараад явдаг шүү дээ. Тэр үед бүх эмчнэр ингээд эмчлэгч эмчнэр хүн үздэг эмчнэр ингээд баярлж байгаа. Манай мэрэгжлийнхэн юун дээр баярлдаг гэвэл миний хувьд бол бүгд тийм байх гэж би бодож байна. Юу вэ гэвэл шүү дээ. Нөгөө харааны ойнд нэг өвчний үед гардаг эд эстээр гарч байгаа өөрчлөлтүүдийг нөгөө симптом гэж шинж тэмдэг гэдэг шиг ингээд цээжилсэн байгаа шүү дээ. Одоо жишээлбэл мухар улаамал үрвслийн үед нэг 7 ширхэг заавал гарах ёстой шин симптом нь бай. Тэр нь одоо микропрепаратн дээр эс дээр гарах өөрчлөлт, судсан дээр гарах өөрчлөлт, гялтан бүрхүүл дээр гарах өөрчлөлт, саст дээр гарах өөрчлөлт, одоо састын өөрийн ялц дээр гарах өөрчлөлт юм ингээд байна шүү дээ. Тэр өөрчлөлтүүдийг нөгөө нэг шилэн дээрээсээ олоод харчих واخхой. Одоо препаратн дээрээсээ нөгөө өмнө нь санжээсэн харааны ойн дээр байсан юм а нөгөөдх дээрээс олоод тэгээд цуглуулж яагаад энэ тэр онш байна гэдгийг тавихаар яадаг вэ гэхээр өөртөө нөгөө нэг итгэлийг ингэ шууд дорс төрөөд шууд. Тэгээд би энэ нэг ингээд оншилчлоо гэд тэрэндээ ингээд 100% итгэхэд итгэхтэн зэрэг нөгөө хүнд өөрт нь нөгөө юм ста нөгөө нэг аз жаргалын даврууд гэдэг нь яг ингээд дүүрээд тэгэл энийг л явчих штэ. Тий, ердөөсөө л тэр. Тэгэхээр одоо нэг хүний одоо зүгээр л хотоодны ч юм уу уушгины ч юм уу би дурангийн биопси бай тэ. Тэрэн дээр эмнэлзүүч эмчин, дурангийн эмчин
одоо хорт авдар гэсэн бэ. Яг тэр үүсгүрээс нь авсан тэр гэтэл яг үүсгүрийг бүрдүүлж байгаа эсүүд нь хоргүй авдар эсүүд байх юм бол хоргүй авдар биш үү гэдгийг нь 100% баталж өгч байгаа байхгүй. 100% батлаад өгөхтэй зэрэг чинь өөрт ямар гоё мэдрэмж төрдөг гэж. Одоо юу гэдэг пөөх би ингээд эсвэл ховор тохиолддог өвчнүүдийг уншлах. Эсвэл ингээд эргэлзээтэй сүрье гээл ингээл яваад айгүй олон жил имжлэгдсэн хүн бэжсэн чинь нөгөөх нь хавдар бэждэг те. Хүүнд хавдар байна. Эсвэл уушгин дээр ч юм уу одоо өөр эргэтний үсэрхийл байсан байна. Үсэрхийллийн хорт хавдар байгааг нь олоод илэрхийлж хэрэгтэй зэрэг чинь. Нөгөө нэг өөр хоол усруулах ч юм уу шийсний замыг ч юм уу шалгах шаардлагатай болж байгаа юм. Тэрнийг эмчид мэдээлэх чинь айгүй чухал мэдээлэл. Тэр мэдээллийг хэлнэ гэдэг чинь бидний одоо кайф гэх юм уу кайф авдаг нэг гол хамгийн гоё юм тэр. Тэгээд бас яг манай мэргэжлийн хүмүүс бол тэрнээсээ дийлэнх юм кайф авж байгаа. Бас харцангуй амар тайван одоо өвдсөн зовсон хүмүүс чинь сөрөг энергиээс ахуулаад ингээл шаналсан ингээл зөндөө янз янзын хүмүүстэй уулзна харилцсан шүү дээ тий. Тэгэх боломжгүй зүгээр сорьцтой харьцдаг. Номтой микроскоп номтой. Одоо нөгөө тэр тухайн өвчний үед гардаг бүтцийн өөрчлөлтийг нь номон дээр нөгөө түрүү ярьсан салбар суперпрофешнл салбараар нэгэд номоо гаргаад бэлдээд зургийг микроскопоор харагдах зургийг оруулаад тавьсан байдаг. Тэрнтэйгээ харьцуулаад онлайн уншаад эмнэлзэг мэдээллийг эмчээсээ аваад тэгээд бодож агаад энэ тэр эсийн гаралтай биш энэ эсийн гаралтай ийм өвчин байна ч юм уу ингээд онж тавихад одоо юмыг өдөр болгон өдөрт одоо юу гэж санаж байна маш олон удаа одоо шинэ юм мэдж идэг өдөр болгон энэ чинь нөгөө өдөрт одоо мэдхгүй зарим би бол яг сайн мэдхгүй зарим мэрэгжлийн эмчнэр бол нэг хийдэг юм аа хийгээд идэх юм шиг надад санагддаг. Гэхдээ яг индивидуалны хүн болго өөр л баг. Гэхдээ манай мэргэжлийн хүмүүс бол микропрепаратн дотроос өдөр болгон өөр юмнуудыг олж харж идэг чинь нөгөө тэр чи одоо маш сонирхолтой ертөнцөл явж байгаа. Бичил ертөнц тий. Тэгэхээр маш сонирхолтой. Ингээд өөрийгөө ингээд дандаа гоё юм шинэ юмэр ингээд өдөр хидэмтэй. За доор хаяж нэг 5 удаа болол. Цэнгэлж байгаа. Тийм бэ. Тэгээд тэрнийхээ дагуу ухаад уншвал бүр боломжтой. Бүр нарийсгаад уншвал тэгэл хийгдсэн судалгааг нь харах юм бол бүр сонирхолтой. Тэгэхээр яг цагийн хувьд маш их өрнөлттэй. Байнгын суугаа. Маш их сууж судалдаг байна. Тийм ердөө суугаа. Одоо нэг препаратыг нэг 15 минут харах стандарттай ч юм уу. Тэгэд чинь нэг 100 препарат байлаа гэхэд тэгэл өдөр жангаас дундуур нь босно. Хөгжим сонсно. За. Хөгжим сонсох чинь нөгөө нэг ингээд өөрт айгүй гоё тайвширлаа. Тийм бэ. Хөгжим сонсоод тэгээд микроскоп араас гэж. За. Эсийн одоо чи бол эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ гэдэг энэ маш юм нарийн юм дээр шинжилгээ хийж байгаа шүү дээ. Ер нь эмгэг судлаач эмч гэдэг бол тийм ээ. Тэгэхээр энэ эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ хийхийн одоо маш том ач холбогдол чухал зүйлүүдүүд нь ер нь яг юу байдгийг тийм ээ одоо чи яг лабораторид ажилладаг эмчийн хувьд энийг бас илүү тодруулаад ирвэл бусад энэ чиглэлийн эмчнэртэй ямар их одоо тус тэмтэй байдаг үлээ гэдгийг тийм ээ. За тийм энэ тухайга яг анатомийн эмгэг судлал бол нөгөө бүтцийг шинжилж ийн гэсэн шүү дээ. Айгүй олон төвшөнд нь бүтцийг шинжилж байна. Тэр бүтцээр гарч байгаа өөрчлөлтүүд өвчин болгон дээр өөр учраас өөр байгааг нь л ашиглаж онцлогоонд хэрэглэж байгаа. Бид нар бол эмчилгээнд бол оролцохгүй. Яг ямар эмчилгээ хийхийг ямар онж тавигдсанаас шийддэг учраас оншоо зөв тавих буюу нотлогоон суурилсан ангаа авах нь мөн баггүй. Одоо нотлогоо гэдэг нь юу вэ гэвэл одоо жишээлбэл хамгийн энгийнээр ярихад хүмүүс илгний хорт авдрал гэдэг тийм. Илгэнд жишээлбэл хорт авдар тохиолдно. Гэхдээ илгэнд судасны гаралтай хорт авдар, мэдрэлийн гаралтай хорт авдар, одоо лимфийн эсвэл холбогч эдийн гаралтай хорт авдар тийм. Илгэний эсийн өөрийнх нь хорт авдар, цөсний замын хорт авдар гэдэг маш олон төрлийн хорт авдрууд байх боломжтой. Тэднэрийг
өөр хооронд нь ялгаад би зөвхөн авдрын онцлогон дээр л ярьчихсан. Яг гэвэл энэ хамгийн актуал нь яг үнэ. Тэдгэрийг өөр хооронд нь ялгаад өгчих юм бол одоо тэр хэсгийн гаралтай ортой авдар гэдгийг ялгаад өгчих юм бол эмчилгээ нь шал өөр хоорондоо тэр эмчилгээ нь шал өөр. Тэгэхээр л тэр мэдээллээр л эмнэлзүүч эмчийг хангах үүрэгтэй. Одоо нарийн гэхээр манад одоо эмнэлзүүн ангаах хүн бол одоо уушиг судлал, нүд судлал гэл хоол боловсруулах тий зүрхч одоо баг дотор ингээл аягүй болсон амжилт ингээд зөндөө салж шít. Тэрнтэй адилхан анатоми эмгэг судлал айл дээрээс олон салбар болоо хөгжсөн. Одоо зөвхөн илэгний патолог хардаг. Тэр хүнд одоо жишээлбэл нөгөө манайхны байнга хийдэг хороолгоо цэснүүдийн шамбрамч юм тэр препараттай тэр чиглэлээр ерөөс оролцохгүй зөвхөн илэгнээс авсан сорцыг л харна. Зөвхөн бөөрийн патологч одоо ренал патологист гэж байна. Тэр одоо зөвхөн төв мэдрэлийн тогтолцооны хавдраар дагнсан хүн ч гэх юм уу зөвхөн захын мэдрэлийн ч юм уу ингээд нөгөө олон хүн амтай газар чинь олон мэрэгжилтэнгүүд байна. Олон мэрэгжилтэнгүүд чинь тухай бүртээ одоо нөгөө нарийнч хөгжиж байгаа байхгүй. Тэгээд айл үшээ тэр чинь бүр айл эцэнэс юм бэ. Тэгээд эрэхтэн зэрэг нөгөө өвчтнийхаа үед гарч байгаа бүтцийн өөрчлөлтийн онцлогуудыг нь үнэхээр онцгой байна гэдгийг нь гаргаж ирэх судалгаа, шинжилгээний ажил ингээл бүх юмнууд нь дагаад нөгөөдгöd хөгжиж байгаа байхгүй. Улам нарийсаад байна гэсэн үг. Манай 55 эмчийн хувьд бол ер нь бол бүгд л ерөнхийдөө опши буюу өрхийн эмчийн төвшөнтэй ерөнхий. Тэгэхээр одоо хүний толгооноос хүлээ бол хүртэл хоол боловсруулахаас одоо шийсний зам бүх өвчнийг бүгдээр ингээд нэг хүн мэдэх боломж байхгүй л дээ. Яг тэгвэл тэр бүтцийн өөрчлөлтүүд чинь яг нөгөө нэг дэлхий дээр хэдэн өвчин байна. Яг тэрнийхээ тоогоор бүтцийн өөрчлөлт нөр байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг нэг хүний яг бүр актер Эйнштейн шиг хүн толгойтой хүн бол байх боломжтой байх. Гэхдээ тэр бүгдийн үед гардаг өөрчлөлтийг нь одоо эстер гарах өөрчлөлтийг ч юм уу те эстер гарах өөрчлөлтийг харааны байндаа тогтооно гэдэг бол ер нь боломжгүй байхгүй. Тэгэхээр ингээд салбар шинжилгээ ухаанууд бол супер профешнл. Манай чиглэлийн резидентийн сургалтын дараа дахиад одоо резидентийн сургалтын дараа дахиад fellowship гэж сурдаг. Тэгээ тэрүүгээрээ одоо нэрэстэг гэсэн. Тэг гадны оронд бол тэгдэг. Тэр чинь нөгөө хүн ам олонтой газар ихтэй гэж байгаа. Манайх чинь цөөхөн хүлээ учраас харин ч 33 оноос хойш тусламж үйлчлэгээ гэстэй үе үед алдалгүй айл болох ингээд найдвартай авч явсан. Манай багш нарын маань одоо тэр үед ч бас эрүүл хамгааллын тусламж үйлчлэгэнд харьцангуй бодлоготой байсан тэрний хүчинд өнөө хүрч байгаа байхгүй. Вьетнам, Индонез ч юм уу ингээд нэг юм Зүүн Азийн далайн эргийн жоохон ядуу орнуудыг бол бүх патологийн сервисийг нь Япон үзүүлдэг гэж байгаа. Тэгэл үзүүлсэн тусламж үйлчлэгнийхээ мөнгийг нь Япончууд авчдаг. Тийм шүү. Өөрсдөө нь мэрэгжилтэнгүүдийг нь бэлддэг юм бодлоготой. Тийм. Би тэд Оросоос орж ирсэн энэ хуучин систем ба шүү дээ. Тэр системээ алдаж болохгүй улам бэхжүүлэх хэрэгтэй байна. Тийм. Тэгэхгүй бол тэгэл гадны нэг арай хямдхан тэгсэн мөртлөнгөө үйлчлэгээ чанар сайт бидний тус манай 55-аас илүү 55 гэдэг байгаа чинь зөвхөн эмчийг нь хэлээд байна. Бас яг нэг төдий тооны техникч мэрэгжлийн дунд мэрэгжлийн хүмүүс байгаа. Тэр зөв хүмүүсгүй бол энэ ажилч бас явахгүй шүү дээ. Тэгэхээр тэгээд бидний нөгөө нэг зорилго бол энэ чинь тусгаар улс байна. Найзын бодол бол тусгаар улс байна. Тусдаа энэ тусламж үйлчилгээгээ одоо Монгол илүүж чадахчулж тийм илүү чадахчулж Монгол хүн чинь энэ тусламж үйлчилгээг бусад сервистэй л адилхан одоо чанартай авах хэрэгтэй шүү дээ. Монгол төрж ирсэн. Тэрнийг нь үзүүлэхийн төлөө л одоо хүчин зүтгэж ажиллах ёстой. Тэрнийг л нэз нь зорж явдаг. За одоо Ашгаа өнөөгийн манай улсын одоо яг энэ яг өөрийн чинь энэ чиглэлийн одоо хөгжил, шин технологи нэвтрэлт ер нь ямар төвшөнд явж байна? Энэ талаараа хоёлаа яриул цааш нүргэлжлүүлээ. Яг уу манайх бол миний бодлоор яг хийж байж болох одоо өөрсний хийж чадах тэр төвшөндөө л байгаа. Ер нь бол
гадны одоо бүр өндөр хөгжсөн улсуудаас мэдээж хоцрогдсон. Мэдээж тийм. Хоцрогдож байгаа шалтгаан ч мэдээж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилттэй шууд холбоотой. Тэрнээс биш эмч мэрэгчлэнүүдийн тэр үед одоо ч ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүдийн буруу алдаатай ч гэж байна. Ер нь бол бодлогын ерөнхийдөө харьцангуй буруу шийдвэртэй л холбоотой болов гэж би боддог. Тэрнээс чадвар мадвараар бол дутаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Яг чадвартай болохын тулд бас цаг хугацаа хэрэгтэй. Тий. Одоо жишээлбэл би түрүү ярьсан нөгөө суб профешнл буюу одоо нарийн мэрэгжлийн батлогч нар тий. Одоо илгэний батлогч, бүүрний батлогч, уушгины батлогч, хоол босруулахын нарийн мэрэгчлийн батлогчийг Монголд бодлогоор бэлдэх ёстой. Тэгэхээр бэлдэх одоо бэлтгэж зааж өгөх боловсон хүчин ч одоогор байхгүй байна л да. Шаардлагатай бүр ингээд нарийн шинжилгээ нэг сүртэй нарийн биш 1980 70-аад онд ч юм уу электрон микроскоп гэдээ болж ирсэн баг тий. Электрон микроскопын шинжилгээ жишээлбэл Монгол улсад зайлшгүй шаардлагатай байгаа. Тэрнийг дагаад тэр шинжилгээг тэр микроскопыг дагаад орж ирдэг бас нэг ультра микротом ч юм ингээд тэгээд мэрэгчлэлтэнгүү ч тусгай лаборатори байх хэрэгтэй ч юм ингээд бодоод үзэхээр яг одоогийн 26 оны үртгэр нэг бид хэдийн тооцоолж байснаар 3 тэрбум төгрөг болохоор байсан. Бүхэл бүтэн тусгаар улс байна. Төдий хэмжээний мөнгө гаргаад авчихад маш олон хүнд бол хэрэгцээтэй л байгаа юм. Тэгэхэд тэр чин 70-аад онд л эмзэн практикт нэвтрээд эхэлж гисэн. Одоо ч маш хөргөн хэрэгжилж байгаа байхгүй. Гэхэд манад одоолт л байхгүй. Тийм үү? Тий, байхгүй. Монголд л байхгүй. Монголд зүгээр гэрлийн микроскопын төвшөнд буюу одоо 1000 дахин өсгөх төвшөнд л байна. Электрон микроскоп нөгөө одоо нөгөө металл уурах юм ингээд өөр салбаруудад хэрэглэгддэг электрон микроскоп сая дахин томруулдаг болцсон. Гэхдээ яг эмнэлзүүн практикт нэг 250,000 дахин томруулахад л хангалттай. Бидэд бол 1000-аар хараад шүү дээ. Тэнд 250-аар хараад шүү дээ. 250 дахин шүү дээ. Бидэд бол 1000 дахин байгаа. Тэгэхээр чин 250 дахин бага байна л гэсэн. Зүгээр ингээ хараар утгаар. Тэгэхээр бол зайшгүй нэвтрүүлэх шаардлагатай бодлогоор дэмжих ёстой юм одоо зөндөө байгаа. Тийм. Тиймэрхүү юмнууд бол бидний яг хойш нь татж байна. Тэгээ яг бас одоо манай ангаах хүн чинь ийм болчиход байна л да. Хаш явах вэ, хэнийг дах вэ гэдгийг нөгөө шийдэж чаддгүй төвшөндөө байгаад байгаа юм болов уу гэж би боддог. Нөгөө Оросоос орж ирсэн школоор ингээд заацсан. Өнөг одоо түрүүчийн 10 жилийн хүртэл ингээд явчлаа. Тэгсэн одоо нөгөө Оросуудаа голтдог хэлсэн. Орос оронч тахаас монголоор онч тавьдаг улс. Олон улсын өвчний кодоор тавьдаг улс. Тэгээ англи дээрс ном уншдаг. Англиар одоо онлайн текстбук ингээд юм авъя гэхээр хинийхийг унших уу? Япончууд өөрснөө удирдамжтай гайдлаар өөрсний классификац англилтай. Оросууд өргөмжлөлтэй. Хятадууд бас том улсууд чинь өөрсдөө гэсэн бодлоготой байгаа тийм шүү. Хятадууд нэг англичууд нэг юм хэлчихнэ. Америкт нэг юм хэлчихнэ. Тэгээд бид хэд яг хэнийг нь ахаа гэдэг ах вэ гэдгээ бас яг салбар шийдэж өгөхгүй ингээл хаашаал үсчээл нийгэмлэгүүд нь ч юм уу мэрэгжлийнх нь ингээд янз янзын аль сайн гэсэн төлөв тий үсчээд байгаа. Яг нэгийгэ барьчих юм бол тэрнтэйгээ зузаан шипийн холбоо тогтоогоод тэр технологиг жинхэнэ нутагшуулгаад гэдэг шиг ингээд явахд тийм ээ. Тий одоо сайн жишээ бол манай илэг шилжүүлэн суулгах байггүй шүү дээ тий сэргэлэн багш Бачлалын эмчнэрээ нэгдүгээр улсын нэгдүгээр төвийн илэг шилжүүлэн суулгах баг бол илэг шилжүүлэн суулгах хаалга Монголд 2009 оноос хойш ингээл авчираад нутагшуулчих жоохгүй. Яг комор. Тэгээд бүр одоо дагаад улсын 2-р төвөндөө авдар судлалын төвүүд ингээд хийчих жоохгүй. Тэгэхээр тэрэн шиг л бүх юмыг ингээд нэгдсэн том бодлоготойгоор оруулчих юм бол адаглаад ямар ном унших юм бэ ч юм уу те. Тэрнийг ингээд яг хөө дэлхийд даяараа яг очихороо манай салбар дээр л жишээлбэл одоо бид нар Японы англиар нэг өөр ангилчдаг. W-ийг англи дэлхийн эрдэнэ байгаль англиар нэг ангилчдаг. Би тэгэд Японыг дагчих юм уу энэ бол дэлхийн эрдэнэ байгаль дах уу мэдгүй. Тэр нэг Монголоос яам дээр сайдын тушаалаар гадарч баталдаг удирдамжууд дээр
аль нэг нь оруулах вэ гэдгийг бас шийдэж чаддгүй тэгээд ингээд гацааны байдалтай. Яг тиймэрхүү юмнууд бол байдаг. Гэх мэт яг хав мэрэгжлийн төвшингийн асуудлууд байна л да. Мэдээж асуудалгүй юм байж байх уу? Асуудлаа шийдэж дараагийн үедээ болж явна тийм ээ. Тэгэхээр тэрнийг ер нь мэрэгчлэлтэнгүүд бүгд л ойлгодог, мэддэг. Тэгэл аль болох сайжруулахад бүгд хичээгээл ажиллацгааж байгаа. Тийм байна. Тэгээд одоо бас үргэлжлүүлээд асуухад оршоо. Энэ эмгэг судлаач эмч хоёул түрүү ингээд давуу тал одоо сайхан таашаал авдаг гэдэг ингээд явла. Бас ингээд нэг талдаа ингээд найзынхан зүгээс ингээд харахад бас айгу хүнд салбар шүү дээ ер нь. Тийм ээ хүнд бас зүрхшээх, шантрах үе бол бас байсан л байх л та тий. Тийм байлгүй яг. Энэ бол нөгөө хариуцлагатай маш өндөр хариуцлагатай шинжил хариу гаргаж байгаа дүүнэл дээр одоо жишээлбэл тэр хүнийг хортой авдартай хоргоо авдартай юу гэдэг энгийн хортой авдрын дотор аль үе шатан дээрээ байна вэ? Тэрнээс хамаарат эмчилгээнүүд биш шал буруу хариу өгчих юм бол тэгэл шал буруу эмчилгээ явчихна. Патологийн онц төгөлтөөс хамаарат эмнэлзэн үндсэн онц шууд хамаардаг. Тэгээд тэрнийхээ дагуу хөтлөгдөд цаашдын менежмент шийдэгдчихдэг учраас ингээд үг үсгийг алдаж гаргаж болохооргүй тийм чухал байх нь шүү дээ. Тэгэхээр тэр хариуцлагыг одоо хариугаа гаргахтаа бацоо тэрэн дээр ихтгэлтэй байвал нөгөө баярлж чинь гэж байна шүү дээ. Нөгөө талдаа тэрний эсрэг нөгөө айдас нь байдаг. Алдчихгүй тийм ээ. Тий, алдчихгүй гэсэн тийм яг мэрэгчлээ. Гэхдээ яг нэгдлийн мэрэгчлэр хийж байгаа хүн хийж байгаа юмаа тултал хийх хэрэгтэй. Учираас нөгөө баярлсны хажууд үргэлж хариуцлага яг төдий хэмжээний байна л өндөр хэмжээний айдас нь байна. Яг тийм. Тэгэхээр тэр өндөр хариуцлагаас одоо хариуцлагыг дааж явна эмнэлзүүч эмчтэй нөхөр нь байж ингээд туслагч нь байхын тулд улам сайн уншиж хичээх ёстой байгаа. Улам бүр өөрийгөө боловсруулж нөгөө нэг харааныхаа ойг улам ингээл хөгжүүлж улам манад нэг юм байгаа. Их тооны хууль гэдэг хууль байдаг. Миний багш юу Монгол улсын гавьяат эмч уран чимэг гэдэг Базар садын уран чимэг гэдэг. Урнаа эмчийн надад зааж сурах юм юу вэ гэвэл ийм юм. Их тооны хууль. Тэр их тооны хууль юу вэ гэхээр өөрөө чадахгүй мэдгүй одоо барыг хүсэхгүй байсан ч гэсэн маш их хэмжээгээр тэр нэг юмыг давтаад авах юм бол мангар хүн ч гэсэн тэр нэг чинь ингээд жижигэн ч гэсэн ой тоонд нь үлдэнэ дээ тий. Тэр ой тоонд үлдэх хэмжээгээр ихээр одоо тэгж их ном унш, тэгж их микропрепарат микроскопоор хар гэсэн үг. Тэгжээж харааны ойгоо ингээд хөгжүүлж авч байгаа. Тэгэхээр энэ бол манай мэрэгжлийн. Тэгээд нөгөө би түрүү ярьсан хугацаа ингээд цаг хугацаа ингээд өнгөрөх тусам удаан байдаг. Тий, настай болох тусам туршлага нэмэгдээд нөгөө зузаардаг. Тий. Яг ном болно. Тий. Тэгж л өөрснөө хөгжүүлэх ёстой. Тэрнээс яах вэ ингээл дөнгөж эрдэнэ төгсчл нэг 2 жил ажиллачаал бүгд ингээд юм сурчлаа гээгүйгээд. Тэр бол ер нь бол нэг хүний нас. Яг харахгүй тэгвэл танаа мэрэгжлийн онцлог бол он жил өнгөрөх тусам л илүү одоо туршлагатай, яг зөв. илүү мэдлэгтэй болдог тийм онцлог биш үү, тийм ээ? Тий, яг хөө зөвхөн нэг юм хараад байвал бас өөр. Яг үнэ тийм. Тэр чинь сайжруулж байнга унших хэрэгтэй. Тэгэхээр яг олон төрлийн юмыг ер нь олон зүгээс ингээд олж уншиж харахаар ер нь чам ч гэсэн ингээд гоё сонирхолтой байсан тийм. Тий, тэгэхээр Википедиа уншдаг шиг юм шиг нэг тийм юм нүүд нэрэгдэж гоё сонирхолтой байх чинь амьдралд айгүй гоё. Тэр тулгамдж байгаа ер нь асуудлууд дотор бас бид энэ салбар бол эмчээс гадна нөгөө нэг техникч буюу лаборант ажиллаж байгаа. Энэ хүн бол 100% гардан үйлдэлээр тэр микропрепаратыг бэлдэж үлддэг. Тэрнийг одоо аппарат боломжгүй. Тэгэхээр тэр хүний нөгөө нэг туршлага бас дагаад сайжирч идэх нөгөө олон жилийн туршлагад сайжирч идэх. Тэр хүн бол эмчин ч гэсэн хүнд хортой нөхцөл буюу хими хорон дунд ажилладаг. Тэр хими хортой бодиснууд чинь одоо мэрэгжилтэнгүүдийн эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр тэрнийг урьдчилан сэргийлсэн норм стандартыг хангасан тоног төхөөрөмжөөр хаа газар хангаж өгөх ёстой. Манай нөгөө 21 аймагт нэг байгаа шүү дээ. Баггүй. Ер нь бол
тэр чинь нөгөө жоох үнэтэй. Тэгэхээр тэрнийг авах, тэрнийг цааш нь ажилуулах, тэр одоо энэ мейнтенс тэр процессыг хүний хамгаалах хэрэгтэй шүү дээ. тийм мэрэгчлэн хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр тэр талын асуудал мэдээж байгаа. За мөн тэгээд цалин. За тэгээд нөгөө хариуцлагын даатгал гээд би бол хариуцлагын даатгалыг Монголд яагаад өгчихгүй байгаа гэж гайхдаг. За. Би тэд чинь нөгөө нэг өндөр хариуцлагатай хариу гаргаад шүү дээ тийм. Гэтэл санаатай бол арайчгүй байх л та. Санамсргүйгээр алдчих шүү дээ тийм. Гисэн нөгөө хортой хавдартай гэсэн чинь хортой хавдаргүй хүн байвал яана. Хортой хавдаргүй гэсэн чинь хортой хавдартай хүн байвал яана. Тийм ээ. Тэгэн гут одоо нөгөө ар гэр чинь ингээд ар гэр ч юм уу мэдээж өвдсөн өвчтэй хүний тал чинь маш их одоо оншин зөрөө ч юм уу тиймэрхүү юм гарахад маш их юм сөрөг юу гарна шүү дээ тийм ээ. Энэ нэр хүсэл тэрнийг одоо гомдол үүснэ. Тэгээд шүүх цагдаагаар явна. Тэр үед чинь нэгэн тал манай мэрэгжлийн хүчин хүн учраас бас алдах эрхтэй гэж хэлэх нь хаашаа. Алдах магадлалтай 100% төгсгөн гэж байхгүй шүү. Тэг төгсгөн байх. Яг үнэ тийм. Тэгэхээр тэр тэгж байгаа одоо хүнээс хамаардаг тэр хариуцлагатай хариу гаргаж байгаа учраас тэр хүмүүсийг хамгаалсан даатгал санхүүгийн хувьд хамгаалсан. Тэрс биш хуулийн хувьд бол тэр чинь өөр асуудал. Санхүүгийн хувьд хамгаалсан тийм санхүүгийн тийм даатгалын тогтолцоо одоо л байхгүй юу? Байхгүй. Яг хөө Монгол Японы эмнэлэг бол хэрэгждэг. Тэр бол нөгөө эмнэлгийнхаа нөгөө өөрийн нөгөө өндөр стандарттай тохирсон хүрээндээ байгаа. Бусад улстай яар байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр манай мэрэгжлийн хүмүүсийг ингээд хамгаалалт нь байхгүй. Тэгэхээр тэр үл бол бас лимзэг. Яг үнэн шүү тийм. Тэгэхээр эн чинь ингээд хамгаалтгүй байна гэдэг чинь эргээд нөгөө боловсон хүчин буюу хүний нөөцийн нөгөө залгамж халаа гэдэг юм уу? Энэ салбар руу орж ажиллах залуучуудын нөгөө зүрх зоригыг мохоохч гэдэг юм уу? Иймэрхүү эрсдлүүд байна гэсэн үг. Тийм яг тийм байна. Зөв. Тэг найз нь бол тэр даатгалыг гэл одоо хин нэг нь харж ойлгосоо л гэж бодож байна. Зөв. Одоо хоёулынгийн дараагийн ярих сэдв бол яа харахгүй эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтнуудын нийгмийн асуудал уу, цалингийн асуудал байхгүй. Энэ тал дээр одоо миний хөшөө ямар баталтай явдаг. Бас л актуалны сэдв шүү дээ тий. Ер нь бол цалин чинь хүний амьдралын нэг гол юм шүү дээ. Цалин орлогогүй багтаа бол тэгээд боломжгүй. Яг хөө дандаа зөвхөн бор зүрхээрээ тангар гөрөхсөн гээд ар гэрээ үлдээгээд зүтгээд байж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр эмч багш одоо хуулийн байгууллага цагдаагийн байгууллагын цалинг бол улс заавал нэмэх ёстой. Нэмэхтэй би тэр нэг эмчнэр цалингаа нэмээгээд нэг өнгөрсөн намар илүү бүжгэнсэн шүү дээ. Тэр үед л би бас өөрийнхөө бодлоор пост биччихлээсэн. Миний постыг харах юм юу. Гэхдээ тэрэн дээр бол миний бодлоор одоо байгааг ер нь бол 5 дахин нугалж өгөх хэрэгтэй. 5 дахин. Тий 50% бол биш. Тий 2 дахин биш. 5 дахин. Яагаад вэ гэвэл багш нар Монголын ирээдүйг бүтээж байгаа. Цагдаагийн байгууллагынхан бол Монголын ирээдүйг хамгаалж байгаа. Үнэн шударга байдлыг тэгш ёсыг захиулах гэж хамгаалж байгаа. Эрүүл мэндийн салбарын ганцхан эмч биш. Сувлагч нар тий эмнэлгийн тусгай мэрэгчлэнгүүд эмнэлэгт ажилладаг бүх хүмүүс бүгд Монгол хүний эрүүл байх байдлыг хариуцж байгаа байхгүй. Тэднийг хамгаалж штт эмчилж штт урьдсан сэргийлж штт тэр үйлсийг үнгүүдүүлж болохгүй байхгүй. 3 сая 500 мянган хүнтэй мөртлөнгөө иргэн нь тэр улсын хамгийн үнэтэй юм уу эсвэл нэг байшин үнэтэй юм уу те эсвэл нэг хөшөө үнэтэй юм эсвэл нэг юм утгагүй үзэл баримтлал хийсвэр тийм хоос юм үнэтэй юм уугүй яг одоо байгаа хүн өөрөө үнэтэй. Тэгэхээр тэр хүнийг хөндлөхгүй тэр хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж би шууд хардаг. Тийм учраас улсын төсөв бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монгол ардын намлаа засаглаж авах хугацаанд сүүлийн 10 жил тогтмол засаглалаа шүү дээ.
хэд дахин өссөн бэ? Маш өндөр олон дахин өссөн шүү дээ. Тэгсэн мөртлөнгөө би бас тэтгэврийн хүмүүсийг бас мартсан байна. Тэтгэврийн хүмүүс байна тийм. Тэр чинь бид нарт өнөөдөр амьдралыг бүтээж өгсөн хүмүүс. Хүүхд, тэтгэвэр, эрүүл мэндийн байгууллага, хууль, цагдаа, багш нар. Тэгээ эхлээд номер 1 багш шүү. Би бол багш л гэж боддог. Энэ хүмүүсийн одоо цалинг заавал нэмэх хэрэгтэй. Улс заавал төсвөө 5 дахин нэмэх хэрэгтэй. Цалингийнхын төсвийг. Тэглээгээд үүрэг واخгүй. Үүрэг. Тэр тэгэх юм бол ирээдүй гэрэлтэй байх магадлал нь төдий чинь их байхгүй. Яг үнэ. Төдий чинээ Монгол хурдан хөгжинө гэсэн үг. Би л тэрэнд бол 100% итгэж байгаа. Тэрнээс илүү их ашиггүй зардал зөндөө гаргаж штэ. Тэр зардлуудыг таньчих л та. Тэг ягаад тэрнийг шийдэхгүй байгаад байна гэвэл энэ улсыг одоо удирдах байгаа хүмүүс биднийг Монголын ард түмнийг шүү биднийг ч. Эрүүл мэндийн салбар энэ хүмүүс ингээд дор байлгаснараа Монгол хүнийг ядуу өвчтэй байлгаад чанаргүй юм өгөөд өрсөн сэргийл нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ерөөсөө хүндж гаргаж ирж байгаа хүн алга. Нийгмийн эрүүл мэндийн салбар чинь энэ том эмнэлгийн нарийн технологи хөгжихөөсөө илүүтэйгээр илүү чухал юм байгаа хөөхгүй нийгмийн эрүүл мэнд бол тэрнийг хүртэл ингэж гүц санг дэмжихгүй нэг авдрын аян болсон болоо. 3-4 хүн тэр хөтөө очиж хаглаа гэдэг яг тэр ямар ч хэрэггүй. Тэгжсэний оронд одоо зөндөө гарц байгаа. Ийм дорой байлгах нь өөрсдөнд нь төрөө удирдах авч явахт ашигтай байдаг болол гэсэн хардлага байна. Би бол энэ үнийг бол шууд тэгж харна. Одоо шууд тэгж харна. Шууд тэгж харна. Тэгэхээр энэ хүмүүсийнхаа цалин зоригтой нэмээд өгөөч. Ийм одоо Монгол хүнд өгөх гээд байгаа болохоос биш гадаад руу явуулах гээд байгаа юм биш те. Монгол хүн аваад гэртээ тэр мөнгөөр чинь дэлгүүр орж юм хөдөлтөж аваа шүү. Ахын амьдралдаа л хэрэглэн шүү дээ. Тий. Тэгэн гут чинь эдийн засгийн сэвгэ босод тэр. Тэр мөнгөтэй хүн юм хөдөлтөж авч байгаа гин борлуулж байгаа монгол хүн зөрөөд ашиг авч шүү дээ. Ингээд цикл хэрэгжил эдийн засаг чинь ер нь бол суур сайн байх юм бол төдий чинь одоо манайх чинь дундаж давхрахгүй болцсон байгаа учраас гадны оронд бол эмч багш нар бол дундаж давхаргын хүмүүс шүү. Яг үнэ тий. Бид нар бол одоо ядуучуудын тонд орсон. Тэгэхдээ ипотекийн тэр тордон гамбалтлуу хэмбэл нэг хүн хэлсэн байлээ. Монголчууд ингээд баян ядуу гэдээ хоёр хуваачна. Баян 3%, ядуу нь 97%. Ядуугийн дотор нь 2% байна. Ипотекийн зээлд хамрах боломжтой ядуу боломжгүй ядуу гэж. Бид хэд бол нэг боломжтой ядууд нь л явж байгаа. Эрүүл мэндийн салбарын багш нар бүгд. Тэгэхээр энүүнийг бүр зоригтой шийдэд өгөөч л гэж одоо төр зэгтээ хэлмээр өдөрдөж байгаа хүмүүстэй хэлмээр шүү дээ. Тэгвэл бүх монгол хүн аз жаргалтай байх гэдэг. Гэтэ яг эдийн засгийн даан цалин нэмээд цалинч бас хамаг юмных нь үнийн үүсгдэг ингээд айгүй сөрөг талууд байдаг. Нэг ажуухнаар ингээд бодлогоор ингээд уусгаад мэдээж бодлогоор л явна л да. Яг одоо бодож байгаа бодлого нь болохтай зэрэг сард нэг 20% нэмж гэлээ. Тэгээ би мэднэ л дээ. Би ч 20 жил улсын байгууллага улсын эмнэлэгт ажиллахтай зэрэг бүх юм бол ажил хаяал ингээд цалин нэмдэг. 20% нэмнэ гэдэг 30% нэмнэ 50% ч нэмжил байсан. 50,000 төгрөг нэмэх гардаг буудаг. Яг гэнэ харин тий. Тэр чинь амьдрал ямар ч нөлөөлөхгүй шүү дээ. Яг одоо дөрвтэй өөрчлөлт хэрэгтэй. Дөрвтэй өөрчлөлт зөрөгтэй. Тим хүн хэрэгтэй. За өнөөдрийн хоёулангийн яриа бол үнэхээр сонирхолтой. Бүр ингээд миний хувьд бас ингээд нөгөө шинэ мэдлэг мэдээлэл нэмсэн маш их сонирхолтой яриа боллоо. Тэгээ миний энэ урилгыг өстө цаарлага хүлээн авсан үлзий орших найздаа маш их баярлалаа. Тэгээ ажилд нь амжилт, амьдралд нь ад жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Ингээд одоо манай найзын энэхүү богино хэмжээний бичлэгүүдийг та бүхэн идэвхтэй үзээрэй. Манай найз бол одоо маш зөв бодолтой, зөв бодлоготой одоо ирээдүйг харж юм хийдэг юм сайн багамаа. Тэгэхээр бүгд дагаарай, дэмжээрэй гэж хэлье да. Тэгээд найзгаа оруулсанд баярлалаа. За баярлалаа. За.